326 сая төгрөгийн борлуулалтын үнийн дүнтэй юмд орж суучаад 2 жил одоо магад 3 жил 4 жил болчиход өнөөдөр нэг төгрөгч төлөөгүй. Оюун чимгийн хүү завхлан төгсөн байрнаас гарахгүй мөртлөө хуулийн байгууллагын ажил саад өсрүүлээд удаашруулаад яаж юм бэ? мөнгө авах гал биш шаардлагагүй маш олон удаа. Чи чамд тэр айлын тог хэлийг таслах үүрэг хүсэе. Хин манай чамд шүү дээ. Өмчөө авъя гэдгээ маш олон удаа хэлсэн. Өөртөө гаруусаа зураад хөдөлгөөн зөвшөөрсөн. Чи тараа он чодоохонд биш ш. яагаад Хичээлгэнүүд манайх дээр гарч ирсэн. Зэвсэг хамаагүй ш. Тэд дотор чи бүхлөдөө айл орс үзэх ш. Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Пүргийн оюун чимэг нь албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж хан уул дүүргийн 11-р хороо Зайсангийн аманд байрлах Номон вилла хотхны 4 өрөө орон сууцанд өөрийнхөө төрсөн хүү завхан төгсийг 4 жилийн турш үн төлбөргүй амьдрууж MSPD компанид ноцтойгоор хохироосон талаарх баримтыг факт чек нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар танилцан хүргэж байна. Баримт 1. Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Пүргийн оюун чимгийн төрсөн хүү завсан төгсөн хан уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Номон виллаж хотхонд 106.5 м квадрат 4 өрөө орон сууцыг худалдан авах А13 дугаартай гэрээг 2014 оны 9-р сарын 23-ны өдөр MSPD компанитай байгуулжээ. Уг гэрээгээр 106.5 м квадрат талбай бүхий 4 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөр болох 50 сая төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлж үлдэгдэл төлбөрийг жилийн 18% хүүтэйгээр 2016 оны 9 дугаар сарын 25-ны дотор 100% төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байгааг та бүхэн харж байна. Хүний эрхийн үндэсний комиссийн дарга оюун чимэг гэдэг хүн манай хүү байр авч байна. Батбаяр гэдэг хүн байр авч байна. Энэ оны 12 сарда багтаад нэг 50 сая төгрөгийн нөгөөд үлдэгдлийн нь бол ингэж яваад магадгүй 2 жилдээ амжихгүй бол танахтай дахиад нэг хувь лизинг маягийн юм хийгээд дахиад нэг сарын байдаг юм 1.2% хүүтэй ч гэдэг юм. Иймэрхүү байдлаар хэдүүлээ хоорондоо тохироод явъя гэсэн. Бид нар төрийн өндөр албан тушаалтай энэ хариуцлагатай албан тушаалд эрхэлж байгаа үний үгэнд бид нар итгэхээс яах вэ? Тийм учраас хүүтэнд гэрээ хийсэн 106.5 м квадраттай байранд нь нүүлгээд оруулсан зүлхүүрийг гардуулаад өгсөн. Гэвч оюун чимгийн төрсөн хүү завхан төгс цоо шинээр ашиглалтанд орсон 326 сая төгрөгийн үнэтэй орон сууцанд нүүж орчхоод гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээр барахгүй нэгж төгрөгийн иргэн төлөлтийг MSPD компани дансанд төлөөгүй байна. Ийм 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдөр MSPD компанийн зүгээс тэг 2 дорооф тэг 4 дугаартай атанг тооцох тухай гих тэргүүтэй мэдэгдэх хуудсыг завсан төгсд хүргүүлжээ. Уг мэдэгдэх хуудаст иргэн Батбаяр овогтой завсан төгс та 2014 оны 9-р сарын 23-ны өдөр манай байгууллагатай А13 тоот худалдан авах тухай гэрээгээр 106.5 м квадрат талбай бүхий 4 өрөө байрыг захиалсан. Танд гэрээний дагуу 2014 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлбөрөө төлөхийг удаа даруй сануулж байсан бөгөөд гэрээнд заасны дагуу 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн алданг тооцож байгаа болохыг мэдэгдэж байна хэмээсэн байна. Энэхүү мэдэгдэлд заасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж завсан төгс гарын үсгээж зуржээ. Гэвч завсан төгс нь хүний 326 сая төгрөгийн үнэтэй байранд орж суучгаад нэгж төгрөгийн төлбөрийг төлсөнгүй. Гар гэхээр нь ч гарсангүй. MSPD компанийн бүр аргаа бараад хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн оюун чимэгтэй уулзаж байрыг минь суллаж өгөөч хэмээн хүсгэд тэрвэр дараах хариултыг өгсөн байдаг. Яаж юм бэ? мөнгө авах Мөнгө авах гал биш шаардлагагүй маш олон удаа. Чи чамд тэр айлын тог хэлийг таслах үүрэг хүсэе. Хин манай чамд шүү дээ. Өмчөө авъя гэдгээ маш олон удаа хэлсэн. Өөртөө гаруусаа зураад хөдөлгөөн зөвшөөрсөн. чи тараа он чодоохонд биш ш. яагаад Хичээлгэнүүд манайх дээр гарч ирсэн. Зэвсэг хамаагүй ш. Тэд дотор чи бүхлөдөө айл орс үзэх ш. Би одоо хоёрын нэлт хүүхдтэй дээрэс нь
жирэмсэн энэ одоо бүгд өөрийнхөө хүүхдийг миний хоёр дахь хүүхд байхгүй юу? Би одоо энэ өвлийн хүүхдэнд ингээд гаргаад одоо эдрийн дураар ингээд түрээсийн байрыг амьдруулаад уучлаарай заа юу. Монгол улсын төрийн өндөр албан тушаалын англи зэрэглэл багтдаг. Сүүлийн 19 жил хүний эрхийн байгууллагад үүний 12 жилд нь хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнээр ажилласан Пүрвийн оюун чимэг гэх хүн албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж хувийн хэвшлийг хохироож буй үйл баримтыг та бүхэн нүдээр үзэж чихээр сонслоо. Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Пүрвийн оюун чимгийн бүргийн эрхийн хугацаанд дуусгуур болоод 9 сар 20 хоног болж байхад түүнийг албан тушаалаас нь чөлөөлж дараагийн хүнийг нэр дэвшүүлэх ажлыг Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Батболго зориудаар гацаасаар байгаад чухам ямар учир байна вэ? Баримт 2. Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн оюун чимгийн 100% эзэмшдэг хэмээн хөрөнгө оруулалтын мэдүүлэгтээ тусгасан GPS Impix компани нь Эрдэнэ төлбөрт бараа ажил үйлчилгээ нөлөөж эхэлснээс хойш тэрээр асар хурдан баяжсан болохыг бид өмнөх дугаартаа үзүүлсэн билээ. Уг нь бол хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн оюун чимэг нь бусдын өмч хөрөнгийг дээрэндээд байхааргүй туйлын хөрөнгөлөг нэгэн билээ. Одоогоос ердөө 9 сарын өмнө Авилгатай тэмцэх газарт гаргасан хөрөнгө оруулалтын мэдүүлэгтээ тэрээр өөрийнхөө жилийн орлогыг 29.9 сая төгрөг, гэр бүлийнхээ гишүүдийн орлогыг 400 сая төгрөг хэмээн мэдүүлсэн байдаг. Мөн тэдний гэр бүлийн барьж ашиглалтанд оруулсан гэгээ хотхон комплекс нь Дорноговь аймгийн Замын гүд суманд байгааг та бүхэн харж байна. Оюун чимэг гишүүний гэр бүлийн өмчлөлд байдаг нэгэн рестораныхаа салбарыг хүртэл гэгээ хотхон дотроо байгуулчихсан байгаа биз. Харин энэ их хөрөнгөө тэрээр Авилгатай тэмцэх газарт гаргасан хөрөнгө оруулалтын мэдүүлэгтээ тусгасан эсхийг шалгадаг байгууллага нь шалгах хэрэгтэй байх. 2 дугаар хэсэг төгсөв.